гэдэг. За бүгдэнд нь өдрийн мэндийг хүргэе. За цөмөр өнөөдөр яагаад For Life гэдэг энэ презентацийг та бүхэндээ танилцуулъя, толилуулъя. За энийг багасгаач. Үгийг багасгаад. За яагаад For Life юм бэ? Яагаад өнөөдөр бид нар For Life-ийн бизнесийг хийх ёстой юм бэ? Өнөөдрийн нөхцөл байдалд бид нар уялдаад сошиал буюу онлайн орчинд бид нар бизнес их зайлшгүй шаардлага гарч ирж байна. За For Life-ийн хувьд бид нар For Life компанийг мэдснээрээ хүн итгэл үнэмшид төрдөг. Тэгээ та бүхэнд бас ойлгомжтой байх үднээс хамгийн сүүлийн үеийн мэдээ материалуудыг оруулсан байгаа. За For Life компани өөрөө 98 онд үүсгэн байгуулагдсан юм компани байгаа. Одоо үндсэндээ 22 настай гэсэн үг байна. Компани өөрөө 5 бүсд үйл ажиллагаа явуулдаг. За манай бүс бол Евразийн бүсд хамрагддаг. За Америкийн бүс гэрээ Америк болон Латин Америк өөрөө энэ багтж байдаг. Та бүхэн харж байна. Ямар улс вэ? Мексик, Эквадор, Бразилд үйл ажиллагаа явуулж болох юм байна. Бид нар. За Аз номхон долоон бүс гэрээ Нью Зеланд, Австрали, энэ Гвинеа гэдэг байдаг штэ, Нью Гвинеа гэдэг. Эдгээр улсуудад үйл ажиллагаа явуулж болох юм байна. Азийн салбар гэхээр одоо хамгийн өндөр хүчтэй Япон, Сингапур, Солонгос, Малайз, Хонконгд үйл ажиллагаа явуулж болох юм байна. Евразид манай Монгол байдаг, Оросын холбооны улсууд энэ багтж байдаг. Европын холбооны улс гэхээр маш олон улс байгаа. Ингээд нийтдээ албан ёсоор 77 улсад өнөөдөр бид нар онлайнаар For Life-ийн бизнесийг эрхлэх боломж бидэрт байна. За компани өөрөө 3 S-ийн ийм бодлогыг авч явуулдаг. Science буюу шинжилгээ ухаан. За шинжилгээ ухааны бүтээлийг бид нар мэднэ. Монголчууд одоо 11-2 жил энэ бүтээгдэхүүнийг ууж байгаа. Transfer factor гэдэг энэ бүтээгдэхүүн байгаа. Дэлхийн нийтээр 22 жил энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж байна. За сервис буюу үйлчилгээнд өнөөдөр компани одоо сайн үлс орж идэг. Гараа хичнээн та хүмүүст сунгаж чадна тэр хэмжээгээр энэ компани мөн чанар тусламжаа үзүүлж байгаа байдлыг олж хардгаа, үнэлгээ нь явдаг. За амжилтын талаар цөмөрөө ярина. Success буюу амжилт. Компанид яагаад ямар амжилттай байгаа учраас би энэ компанитай нэгдэх ёстой юм бэ гэдэг энэ чухал зүйлийн талаар өнөөдөр ярилцсан байна. За хамгийн сүүлийн үеийн мэдээллээс манай компани захирал Дэни Ли гэдэг энэ залуу захиралтай болсон. Одоо 3 жил болж байна. Залуу захиралтай болоод. За 19 онд Дэлхийн шууд худалдааны ассоциацаас манай Дэни Ли захирлуудын зөвлөлд орсон. Дэлхийн шууд худалдааны ассоциац гэдэг нь юу юм бэ гэхээр нийт дэлхийд одоо үйл ажиллагаа явуулдаг 5000 гаруй шүлжээний компаниудыг хянаж үйл ажиллагааг зохицуулж, зохион байгуулж одоо үнэлгээ өгч дүгнэлт явуулж идэг ийм том ассоциац ахна. За компани өөрөө 2020 онд дархлаа тогтолцооны компани болсон. Яагаад вэ? Яагаад тэгэхээр компани өөрөө дархлааны бүтээгдэхүүнээр үйлдвэрлэдэг. Тийм ч учраас одоо энэ сар тахалтай холбоотойгоор компани борлуулалт ихссэн байгаа. 19 оныхоос 20 оны борлуулалт 41.2% гэдэг маань баг тал бүр 50 дахин 50% орчим бүр өссөн гэдэг маань маш их өсөлт байгаа. Тийм учраас компани өөрийгөө албан ёсоор дархлааны бүтээгдэхүүн үйлдвэрлэж зардаг учраас The Immune System Company гэж та бүхэнд харж байна. For Life-ийн сайт руу оронгууд дархлаа тогтолцооны компани гэдээ бүр гараад ирж байгаа. Энэ бол маш чухал зүйлээ. За 20 онд одоо 22 жилийнхаа түүхэнд их олон шагналуудыг авчирсан. За 20 оны 3 шагналыг та бүхэнд энэ зурган дээр харж байна. Тэр дотроо дархлаа тогтолцооны шилдэг нэмэлт бүтээгдэхүүнээр тодорсон байгаа. Тэгээд 20 онд энэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ 30% нэмсэн. За саяхан би яг энэ мэдээ материалыг бэлтэж байхад Америк руу Евразийн элтс рүүгээ захиа ицсэн л дээ. Хамгийн сүүлийн мэдээллийг өгөөч. Одоо үйл ажиллагаа яаж явагдаж байна, ямар байдалтай байна гэд. Тэгсэн компаниас надаа энэ бид нар одоо энэ дэлхийг хангаж чадахгүй байна. Трансфер фактороор дэлхийг хангахын тулд
маш их ажил хийж байна. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмсэн, боловсон хүчнээ нэмсэн, тэ дахиж ингэж шинээр юм барьсан. Тэгээ ингээд үйлдвэрлэлээ 30%-аар бид нар нэмжээж гэмээр дэлхийг одоо дөнгөж хангаж чадж байна. Маш их борлуулалт хийгдэж байгаа гэдэг ийм зүйлийг ярьсан. Тэгээ би үнэхээр баярлсан. Яагаад тэгэхээр өнөөдөр коронавигийн үед тэ үе таалгаа ихэнх компани хааж ах чинь Folife компани ингээд улам үйлдвэрлэл нь өргөчнө гэдэг маань бид нар ямар салбарт байгаа юм бэ? Бид нар ямар компанид нэгдсэн юм бэ гэдгээрээ бүр бахархаад ханшгүй байсан. За энэ их сонирхолтой мэдээллийг би онлайнаар одоо тэмж яагаад гэдэг юм бай, зугаалж яагаад гэдэг юм олж авч чадсан л да. За энэ дээр юу байдаг вэхээр Дэлхийн шууд худалдааны ассоциациас Folife компани нь 2009-с 2016 оны хооронд 100 гаруй хувийн өсөлттэй дэлхийн шилдэг 10 компани нэгээр шалгарсан. Өөрөөр хэлбэл дэлхийд 5,000 шилжээний компани байдаг ч 100-аас дээш хувийн борлуулалттай ашигтайгаар ажилладаг тийм үү? Ийм өсөлттэйгээр ажилладаг компани их зөвхөн байдаг юм байна. Тэгээд 10 компани нэгээр Folife компани шалгарсан буюу Еврад 119% өсөлттэй байсан байх нь шүү дээ. 2020 онд манай одоо бүс буюу Евразийн бүс 120% өсөлттэй байж чадсан байна. Тэгэхээр энэ бол агуу их өсөлтүүд гарч ирж байна. Тэгэхээр энэ бол бид бүхний ч гэсэн хүчин чармаалт байгаа. За альва бид нар шүлжээний компани ч вэ, энгийн компани ч вэ хамтарч ажиллахад надад цалин хэдий өгөх вэ гэж асуудаг. Энэ айгүй чухал асуулт. Тэгэхээр компанийн хувьд цалин урамшууллыг олгох нь өндөр олгох нь бидний одоо цаашдын ашиг, үр дүн, цагаа юунд зарцуулж байгаа шууд хамаардаг. За 25% ашиг гэдэг маань айгүй том ашиг байх нь. Ихэнх шүлжээний компани ойролцоогоор нэг хамгийн ихтэй нэг 21% харьцаа өгдөг. За 3%-аас ахуулаад өгдөг. Тэгээд 21 харьцаа байдаг. Тэгвэл Folife компани хин нэгэн үнэтэй гэрээ байгуулахад танд 25% нь онооных нь 25%-ыг ашиг олгож өгдөг. Жишээлбэл 100 онооны худалдаа авалт хийгэнгүүт танд 25 долларыг нь урамшуул болгож өгч идэх байна. За шүлжээний компани болгоны дистрибьюторд өөр ингэсэн үйл сар болгоны ажил хийдэг. Өнөөдөр Folife компани 100 оноо буюу 2 бүтээгдэхүүн буюу энэ нь бол ойролцоогоор 494 мянган төгрөгийн буюу за ойролцоогоор 500 мянган төгрөгийн худалдаа авалт хийя. 500 мянган төгрөгийн худалдаа авалт хийхэд магадгүй тэрнээс дээш худалдаа авалт хийж чадвал та бараа бүтээгдэхүүнээ зарж чадвал гэсэн үг шүү дээ. Гэр бүлээрээ уудаг ч юм уу, ах дүүгээрээ уудаг юм хамаатан цаднараа ууж байгаа энэ тохиолдолд танд 100-аас дээш гарсан онооны 25%-ыг олгож идэг байна. За бас нэг 25 байна. Энэ юу байх вэ гэхлээр таны 2 дугаар игнээ буюу та 1 дугаар игнээнийхээ хүнтэй жинхэнэ бизнес хийгээд тэр хүнийхээ багттай багийг хөгжүүлэхийн тулд та өнөөдөр хамтран ажилласнаар тэр хүний багт хүмүүс орж ирснээр танд таны одоо ID дугаар дээр үргэлж 25% гарч ирэх энэ боломж нөхцөлийг нь компани бүрдүүлдэг. Тэгэхээр энэ 2 дугаар игнэнд 25%-ыг олгож байна. Тэгэхээр энэ 3.25 бол ихэнх одоо шүлжээний компанид юу гэдгийг байдгүй ийм урамшууллах нь. За ингээ хамгийн супер нь юу ах вэ гэхээр компани нийт одоо эргэлдэж байгаа онооны 64% нийт дистрибьюторуудад олгодог. Энэ бол маш өндөр хувь байх нь. 64% урамшууллыг олгодог гэсэн. 36% одоо үйлдвэрлэл бусад зардал хэрэгжилж идэг бол 64% бол эдгэрт олж ирдэг. За 64% гэхээр их өндөр хувь сонсогдож магадгүй. Тэгээ 64%-ийг цөмөрө задлаад харьяа. За эхний 32%, 1 2 3 дараа гэнэний 2.25 5% бол танд үргэлж очдог. Бүр дандаа очино. Яагаад тэгэхээр таны 1 дугаар игнээ, 2 дугаар игнээ, 3 дугаар игнэний хүн оноо огт хийгээгүй тохиолдолд 4 5 6 7 дугаар игнээ ч юм уу те эсвэл 4 6 8 дугаар игнэнд хүн оноо хийсэн тохиолдолд компресс буюу энэ оноог чинь бүгдийн дээшээ шахаад 1 дугаар игнэнд оруулаад танд компани 32%-ыг заавал урамшуул болгож олгож идэг. Энэ үнэхээр гайхалтай. Шүлжээний компаниудад компресс ажилдгүй шүү. Тэгэхээр үүгээрээ давуу манах. Компрессдэг. Танд бонус олгохын тулд компани таны системд байгаа хоосон оноонуудыг бүгдийн тэрийг шууд шахаад хоолтой болгоод хоолноос ч 32%-ыг танд өгч идэг гэсэн байна. За
Энэ 26% болохоор багийн гүний урамшуул infinity. 12 гэдэг маань дөрөвдүгээр игнэ биш. Эхний 3 бол игнэ гэж ярьдаг. За манай 3 шинэ хамтрагч сонсож байгаа учраас энийг аягуусаа ойлгоод аваарай. Эхний 3 бол игнэ, дөрөвдүгээр энэ 4 бол игнэ биш. Энэ төвшин орж ирдэг. Төвшин. Төвшин гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр нэг даймонд цолтон байлаа гэхэд доор нь даймдууд төрөөгүй 5 дугаар инээнд нь даймд авахгүй 6 дугаар инээнд нь даймд авахгүй 7 дугаар инээнд нь байхгүй 8 дугаар инээнд нь жишээлбэл даймд төрсөн бол нэг цолтноос дараагийн цолтон хүртэлх үргэлжлэх энэ дөрвөн игнийг нэг төвшин гэж үздэг байна. Тэгэхээр төвшингөөр нь өгч байна. Тэгэхээр хэдэн төвшин байх нэ? Маш олон төвшөнд өнөөдөр таны баг доошоо хичнээн ч игнэ байсан маш олон төвшөнд таны 26% олгогддог юм байна. Тэгэхээр хязгааргүй гүнлээ олгодож байна гэж ойлгох нь. Ингээд 58% урамшуул дээр нэмээд дэлхийн борлуулалтаас 3% ашиг энэ дотроо үнэгүй аялал өөрөө явж идэг. Үнэгүй аялал явдаг. Манад бол билдер бонус гэж байдаг. Бусад зах зээл дээр болохоор loyalty program, билдер бонус гэдэг ийм хэлбэрээр явж идэг. International одоо тэгээ олон улсын даймд болон Gold International даймд болоод эхлэхээр 2% дэлхийн борлуулалтаас 2% хүртэнэ. 2%-ийг олгож идэг. Platinum pool болоод буюу хамгийн өндөр цолонд хүрээд ирэхээр дэлхийн борлуулалтын 1%-ийг шууд энэ хүмүүст олгодог юм байна. Ингээд нийтдээ 64% ашиг урамшууллыг дистрибьюторуудад олгоно. За хамгийн чухал юм аа сошиал дээр бид хэрхэн яаж ажиллах вэ? За тэгэхээр FOLIFE компаниас одоо миний мэдхийн FOLIFE компаниас ондоо компанийг би одоо яг мэдэхгүй байна л да, шүлжээний компани. Би байхгүй болов уу гэж харж байна. Таныг дөнгөж гэрээ байгуулаад бүртгүүлэнгуут ID дугаар дээр чинь таны вебсайтыг ажилуулж эхэлдэг. Жишээлбэл та бүхэн харж байна. FOLIFE.com босоо зураас Нарант гэдэг энэ миний вебсайт. Ингээд энэ лүү дараад орохоор ийм дүр зураг гарч ирнэ. Миний цол байна. Мэйл хаяг байна, утас байна. Тэр хүн надтай холбогдож болно, мэйлээр харьцаж болно. Хинбэ гэдгийг нь олж харж чадна гэсэн үг байна. Ингээд би өнөөдөр өөрөө ID дугаараараа аваад гэрээгээ байгуулснараа дэлхийн 77 улсад өөрийнхөө бизнесийг эрхлэх боломж надад байна гэж та бүхэн олж хараарай. За тэгвэл өнөөдөр бид нар гэртээ сууж байгаа сошиал дээр байгаа үед би яг FOLIFE компани юуг ашиглах юм бэ? MyShop гэдэг ийм тусгай платформыг компани бидэнд хийж өгсөн. Ажиллах нөхцөл боломжийг гаргаж өгсөн. MyShop 11 сараас одоо энэ 2020 оны 11 сараас хэрэгжиж эхэлж байна. Өнөөдөр би гэртээ сууж байгаа бүтээгдэхүүн худалдаж авъя гэвэл өөрийнхөө ID дугаар дээр дэлхийн өнцөг болон бүрд хүмүүс миний ID дугаараар бүтээгдэхүүн худалдаж авч болно. Миний ID дугаар доор даунлайн гэрээ байгуулаад бүртгүүлээд бүтээгдэхүүн худалдаж авах боломжтой. Өөрөөр хэлбэл өнөөдөр цар тахлын үед тийм үү дархлаагаа дэмжих сонирхолтой маш олон хүн байгаа. Тэгэхээр дархлаа тогтолцооны компаниас би дархлааныхын бүтээгдэхүүнийг худалдаад авъя гэсэн ийм тохиолдолд би өөрийнхөө MyShop-оор тэр хүнд бүтээгдэхүүнийг нь Монголдо байжгаад авч өгөх ийм нөхцөлийг нь компани бидэнд бүрдүүлээд өгсөн байна. За яаж ажилт юм бэ? За та FOLIFE.com гэдээ орох юм. Ерөнхий сайт руу орно. Өөрийнхөө ID дугаар руу биш шүү манайхаа. Та ID дугаараар эхлээд орохгүй байх нь. Эхлээд ерөнхий компани сайт руу орно. За окей. За тэрний дараа танд компани сайт гараад ирнэ. Энэ сайтн дээр select country гэд энэ товчлоор одоо улаанаар дугуулсан байгаа. Энийгээ цөмөрөө сонгоод идэвхжүүлээд дарна. За ингээд орноо сонгоо гэсэн байгаа. За жишээлбэл би Герман хүн рүү явуулах гэж бодъё тийм үү? Герман руу. За окей. Герман хүн рүү явуулах чинь Deutschland-ыг би сонголоо. Герман хэл дээр мэдээл гараад ирнэ. Тэгэнгუთ энэ баруун дээдлийн болонд дандаа enroll буюу ID дугаараа хийгээд enroll өөрийнхөө юмаа энэ ID дугаар нууцгаа хийгээд ороорой гэсэн ийм мэдээлэл гарч ирнэ. Энэ дээр дараад оронгууд таны мэдээ материал герман хэл дээр гараад ирнэ. За дахиад сонсороо логин гэд буцаагаад харуулъя. Логин гэд баруун дээд талын болонд гараад ирэнгуут нь энийгээ идэвхжүүлээд та өөрийнхөө ID дугаар
нууцгүй хийчин, тийм үү? Тэгэнгუთ яах вүлээ? Таны эдийн дугаар нууцгүй хийгэнгүүт таны хуудас гараад ирнэ. Герман хэл дээр. За, герман хэл дээр энэ хуудас гараад ирэнгүүт та My Shop гэдгийг нь сонгоно. My Shop гэдгийг сонгоно. Энэ дээр дарангуут танд дараагийн утас гараад ирнэ. За, энэ хуудсан дээр таны мэдээлэлүүд байхаас гадна personal link буюу хувийн линк гэсэн байгаа. Энэ бол германаар бичсэн байна те. Энэ англиар бол хувийн линк гэсэн үг. Таны линк чинь гарч ирнэ. Өөрөөр хэлбэл Germany.com босоо зураас нарамтяа гэсэн энэ линкээ энэ арт талынх нь дөрвөлжин жижигхэн цэнхэр дээр дарахад копилэгддэг байх нь. Энэ дөрвөлжин жижигхэн цэнхэр чинь копидно гэсэн үг байна шүү дээ. Та энэ дээрээ дарчин. Дарангуут копидэгдэнэ. За, копидод авчлаа. Тэрний дараа та явуулах хүнийхээ мессенжер рүү энэ пэст хийчихнэ. Тийм үү? Мессенжерийн чата нийлээ. Тэгээд пэст хийнгүүт таны герман хэл дээрх мэдээлэл чинь яваад очиж гэсэн. За, тэгэнгүүт тэр хүнтэйгээ ярина ш туцаар. За, найз нь ингээд чамлуу линкээ явуулчлаа. За, энэ линкийг чи шууд нээгээд үзээ гэд утсаараа холбогдно, тийм үү? Тэгэнгүүт тэр хүн нээгээд үзэнгүүт одоо энэ нүр гараад ирнэ. Окей. За чиний зурагтай ийм юм байна. Тэр хүнтэйгээ холбогдоо яриад байна шүү дээ. Чиний зурагтай юм гараад ирлээ. За, сайн байна. За, миний найз чи бүтээгдэхүүн худалдаж авах уу? Эсвэл регистрац хийх үү? Энэ эхнийх нь үг болохоор бүх хэл дээр Японч, Солонгос, ханзаараа чи хамаагүй. Энэ бүтээгдэхүүн худалдаж авах гэсэн үг байгаа. Энэ нь болохоор гэрээ байгуулах гэсэн үг байгаа. Окей. За, би бүтээгдэхүүнийг худалдаад авъя. Би регистрац хийлгэхгүй. Надад бүтээгдэхүүн хэрэгтэй байна гэд. Окей. За, тэг болж байна. Тэгвэл чи эхнийх нь энэ дээр дараараа энэ бүтээгдэхүүн худалдаж авах гэсэн үг шүү гэд ингээ хэлээд өгнө. За, энэ дээр дарангууд шууд бүтээгдэхүүний үнэлгээтэй энэ сайт руугаа яваад орчихно. За, тэгэнгүүт за эхний энэ гурван энэ хүснэгт дөрвөлжинд байгаа энэ бүтээгдэхүүнүүдийг бүгдийг сонгоё гэж бодъё. Энийг сонгохын тулд сагс руу ичнэ. Эхнийхэн сагсанд хийлээ, хоёр дахь дээр нь дараа сагсанд хийлээ, гурав дахь дээр нь дараа сагсанд хийлээ. Сагсанд хийнгүүт гурван одоо зүйл тийм үү? Гурван багц гэдэг юм уу? Гурван хэсгээс та бүтээгдэхүүнээ сонголтоо хийсэн байна гэд энэ дээр сагсан дээр чинь 3-ыг гараад ирнэ. За, сайн байна. За, ингэнгүүт цаашаа гээд явангууд тийм үү? Сагсан дээрээ дарангууд одоо сагстай явна дээрээ дарангууд юу гарч ирэх нь вэ? Энэ нүр гараад ирнэ. Энэ нүрэн дээр за эхний багц болохоор 4 бүтээгдэхүүнтэй 145 евро байна. Дараагийнх нь 51.35 евро байна. Плюс энэ дараагийнх нь трифактор буюу 38.8 трифактор байна. Ингээд нийтдээ 235 евро 15 цент энэ дээрээ хөргөлт үнэгүй. Тэгээд 11 евроны та такстай юм байна. Ингээд та 246.9 евро юм байна. Ингээд та өөрийнхөө найзтай хэлэх нь ш та ингээд өөрийнхөө хаяг адрес телефон юу гэдгийг энэ дээр хийгээд тэгээд цаашаа явуулах гэсэн товчлол дээр цэнхэр товчон дээр нь дараараа тэгээд цэнхэр товчон дээр нь та дарангууд таны дараагийн нүур болох гараад ирнэ. Тэгэхээр энэний дараагийн нүур юу байх вэ гэхээр карт байгаа. Та картныхаа дугаар, картныхаа мэдээллийг оруулаад тэр хүн шууд худалдаа авах боломж нь өөрөө өрдөж байгаамаа. Хэрвээ тэр хүн бүртгэл хийлгийа гэвэл яах вэ? Регистрац хийлгий гэвэл яах вэ? Байж болох уу? Болно. Регистрац хийлгийа гэвэл бүртгэл гэдэг хуудсан дээр нь дарангууд ийм нүр гараад ирэх нь шүү дээ. За ийм нүр гараад ирэнгуут нь энэ дээр юу гэж бичсэн байх вэ гэхлээр та 125 элбинээс дээш онооны худалдаа авалт хийвэл танд анхны бүртгэлийн 25 евроноос чөлөөлөгдөнө гэсэн үг байна. Хоёрдугаарт нь та 100 евроноос дээш евроны бүтээгдэхүүн худалдаж авбал таны хүргэлтийн одоо
мөнгө байхгүй, хүргэлт үнгүй явагдана гэсэн ийм утгатай өгүүлбэр байх нэ. Окей, айгуу сайн байна. Би ингээ хямдхан авмаар байна гэж хүн сонголтоо хийвэл шууд дараагийнх нь ийм нүр гараад ирнэ. Энэ дээр бол тэр хүн өөрийнхөө жинхэнэ мэдээллүүдээ хийнэ. За энэгээр ингээд ороод үзэхлээр тэр хүн өөрийнхөө мэдээлэл юмаа хийнгүүт доод талд нь sponsor ID, enroller ID дээр нь автоматар таны нэр өөрөө бичигдсэн байдаг байна. Ингээд энэ хүн мэдээлэлээ хийлээд дараагийн утас руу шилжингууд юуных нь гараад ирнэ, сонголтууд гараад ирнэ, дараагийн утас руу шилжингууд нөгөө картны дугаар гараад ирнэ. Тэгээ картны дугаар юмаа хийнгүүт гэрээ аягаар нь бүтээгдэхүүн авчина. Бид нар энийг бөглөөг учраас цаатлын хуудсууд харагдахгүй байна. Ер нь бол явцсан тэгж явах нь шүү дээ. За My Shop-ыг ямар улсуудад энэ ажилтг юм бэ гэхээр энэ цэнхрүүд нь дандаа авч болох юм улс байгаа. Бразил, Чили, Колумб, Энэтхэг, Индонез, Малайз, Мексик, Коста Рика гэх мэт энэ Латин Америкийн улсуудад My Shop бол их бага ажиллаад байна уу гэж харагдаад байна. За гэхдээ энэ Коста Рика энд байна, Эквадор байна, Чили байна. За ингээд алаг цоглын байна л да. За ер нь бол хараа бидний одоо гол чухал улсууд бол бүгдээрээ байгаа. Энэ Европа гэж байгаа. Европ байгаа, Америк байгаа. Тэгээд Аз тэр чигээрээ байгаа учраас бидэрт айх аюул байхгүй. За тэгэхээр та бүхэн одоо энэ харж байгаа тий таны гэр бүл, найз нөхөд, хамаатан цайдаа ах トゥ тий энэ хаана гадаадд хүмүүс байна, хаана эрүүл мэндэ тий өвдөхгүй байхыг хичээж байна. Тэр хүмүүстэй та энэ бүтээгдэхүүнээ санал болгож хэлж ярьж таны өнөөдөр Монгол ID дугаар дээр тэр хүмүүс тэндээсээ бүтээгдэхүүн худалдаж авах бас боломж нь байгаа гэдгийг нь та бүхэн сайн хэлж өгөөрэй. Ингээд My Shop гэдэг энэ гайхалтай тий үнэхээр энэ вау энэ хүн бүр ангаж штэ тий My Shop-ыг бол ашиглаараа яагаад ашиглавал ашигтай байх вэ гэхлээр өнөөдөр та 11-р сард 11-12 сард юм промошн зарласан байхгүй юу компани My Shop-ыг одоо эхэлсэнтэй холбоотой 11-12 сард промошн зарласан. Өнөөдөр та 11 сарыг associate гэдэг цолоор хамгаалсан буюу нэгэн хүнтэй байгаад нэг хүн чи идэвхжүүл танд My Shop-оос тий My Shop 12 сард хүн бүртгүүлэхэд 25% нь олгоно. Хэрвээ та 11 сарыг Билтер гэдэг ийм 3 хүн чи идэвхжсэн юм уу 3 инженер бүртгүүлсэн ийм вариантаар та My Shop юу 11 сараа хаасан бол 12 дугаар сард танд компани My Shop-ыг ашиглах тоолонд 25 биш 30% ашигыг олгоно. Өөрийнхөө 100-аас дээш гарсан оноонд 30%, шинээр бүртгэл хийсэн хүмүүсийн оноон дээрээс танд 30% олгодог. Олгох нь. Энэ зөвхөн 11-12 сард байна. Хэрвээ та 11 сарыг Diamond цол болон түүнээс дээш цолоор одоо дуусгасан бол 12 дугаар сард та My Shop-ыг ашиглаад худалдаа авалт хийх тоолонд танд 35% ашиг олгоно. Тэгэхээр компани одоо яаж яах вэ гэхээр за октодоо юугаа камера ачаарай. Нэг цаана юм төчгнээд байх юм. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр компани бидэнд ямар боломжийг өгч байна. Юу камераг нь ойчлаарай, микрофон хаагаарай. Манай цэгийн шууд камера. Цэгийн камер зүгээр микрофон хаагаарай. Өөрөөр хэлбэл компани юу гэсэн үг гэхээр дугаас юу Diamond болон түүнээс дээш цолтонгуудад 35% ийм урамшуулыг өгнө гэсэн үг байна шүү дээ. 100-аас юу нөгөө My Shop-ыг ашиглаж худалдаа авалт хийхэд. За окей. За систем өөрөө яаж ажиллах юм бэ? Системийн ажиллагаа аягүй чухал. Тэгээ би та бүхэнд яг энэ FOLIFE-ийн систем дээр хүмүүсийн одоо ялангуяа миний мэдээлэл яаж харагддгийг би та бүхэнд харуулъя гэж бодож байна. За энэ 11 сар байна те хийгдсэн оноонууд байна. Энэ миний хувийн мэдээлэл рүүгээ орох энэ боломжтой байна. Энэ даунлайн хэдэн үнэтэй байх юм, бонус чи хэд гарах юм, бүх репортууд ямар ах юм. Цаана нэгэн пижигнээд байна одоо. Микрофон нэг нь хаадаа. Микрофон хаагаарай. За баярлалаа. За ингээд даунлайн байгаа хүмүүс ингэж харагдана. Нэгдүгээр игнэний хүмүүс харагдана. Хэдэн оноо хийсэн previous гэдэг нь өмнөх сарын оноо, current буюу одооны оноо, 1 2 3 дахь игнэний оноо гэдэг юм уу. Ингээд харагдчихдаг ахна шүү дээ. За
энэ дээр болохоор яаж харагддаг вэ гэхээр одоо ингээд 4 5 6 дугаар игнэ мигнэ 7 дугаар игнэний хүмүүс одоо жишээлбэл те ямар Агнишка гэдэг нэг хүн байлаа хэд чинь 388 оноо хийцэн байна. Тэ энэ өмнөх сарын одоо сарын нийт багийнх нь оноо энэ ч гэх юм уу те 1 2 3 дугаар игнэнийх нь оноо. Ингээд би хүмүүсийнхаа юмыг харах боломж байна гэсэн. За энэ миний 10 дугаар 10 хүртэл хийгнэ байна. 10 дугаар игнэ хүртэл цаашаа харагддаггүй. Хэдэн хүн байна уу? Актив хэдэн хүн байна? Шинээр хэдэн хүн хэдгээр игнэнд нэмэгдсэн байна. 5 дугаар игнэнд 13 шинэ хүн орж ирсэн байна. Нийт организацийн оноо, одоогийн оноо, одоо идэвхтэй байгаа хувь. Өөрөөр хэлбэл юу гэдэг 2 дугаар игнэ хамгийн идэвхтэй байна. Тийм үү 64% байна. 3 дугаар игнэ биш 1 дугаар игнэ хамгийн өндөр идэвхтэй хувьтай байна. 3 дугаар игнэ 57% байна. Ингээд 4 дугаар игнэ 49%. Өөрөөр идэвхжлийг харна. Аль игнэнд хүмүүс их идэвхтэй ажиллаж байна гэдгийг харж болдгийм байна. Ийм нарийн мэдээлэлүүд таны систем дээр харагдана. За бонус чи яаж харагддгүү гэхлээр жишээлбэл одоо энэ бонус гарцсан бодогдож байгаа хүмүүс энэ хийгдсэн бүх оноо энэ илүү гарсан оноонууд хувь нь бодогдно. За жишээлбэл 3 дугаар игнэнд энэ Катарзина гэд эмэгтэй байна тийм үү хүн байна. 3 дугаар игнэнд 50 оноо эсмэн 50 онооны 5% нь 3 дугаар игнэнд 5% бодогддог штэ. $2.5 байна. Няма даваа гэдэг энэ 2 дугаар игнэнд 100 онооноос нь 2 дугаар игнэ бол 25 бодогдно тийм үү $25 гарсан байна. Ингээд энэ хүн илүү гарсан 534 оноо буюу 634 оноо хийсэн байна шүү дээ. Илүү гарсан 534 онооноос нь 5% бодогдоод ингээ 26.7% буюу нийтдээ энэ хэд байна вэ? $51.7 энэ хүн одоо яасан бэ шүү дээ. Одоо системээс энэ хүнээс бодогдсон гэсэн үг байна. За ингээл дэлгэрэнгүй харж болно гэсэн үг байна. За окей. За бидний гол стратеги юу юм бэ? За давай би одоо эндээс би бонус урамшуул авах боломжтой юм байна. Бид нар сошиал дээр ажиллах юм байна. Би одоо яг юу хий? Танай систем чи яаж ажилладаг? Ямар бодлоготой юм бэ гэд. Тэгэхээр Монголоос бусад улсууд Монгол болон одоо Евразиас гэсэн үг. Евразиас бусад улсууд энэ loyalty хөтөлбөр хэрэгждэг. Loyalty програм буюу билдер бонустай хамт хэрэгждэг. А манад бол хамтрагчийн холбоос айгүй чухал байдаг Монголд бол. За хамтрагчийн холбоос яаж ажиллах вэ гэхээр та өнөөдөр 100 онооны буюу 500 мянган төгрөгийнхөө бизнестэй сар болгон бид нар бизнест угаасаа хөрөнгө оруулалт хийдэг. Энэ эрүүл мэндэд та хийгэнгээ бүтээгдэхүүнээ худалдаад авчна гэсэн үг байна. Буцаага зарчж болно, ууж болно. Энэ таны сонголт. Өөрийн чинь сонголт. За ингээд хүнд мэдээлэл өгöd 30 хоногийн дотор хүнд та мэдээлэл өгөхөд энэ хүмүүсээс чинь хоёр нь яадаг ч гэсэн 100 онооны худалдаа авалт хийдэг. А нэг нь хүүе би чамтай адилхан бизнес гараагаар эхэлье. Би бизнес гараагийн чинь сонирхож байна гэдэг. За бизнес гарааны цөмөрөө одоо нөхцлүүдийг дараа нь харна. Энэ бол маш их боломжит хэлбэрээр урамшуул өгдөг, хямдралтай байж чаддаг, илүү их давуу эрэхтэй гараа гэж болно. Бизнес хамтрагчийн гараа гэж ярьдаг энийг. За хоёр хүн зөвхөн хамтрагч байж болно, энэ хоёр хүн хэрэглэгч байж болно. Яадаг ч гэсэн энэ хүн би бизнес 500 мянган төгрөгийг би надад оруулах боломж байна. Би ерөөсөө энэ бизнесийг хийя гэд ингээд зориод ороод ирсэн тохиолдолд танд компани яадаг вэ гэхээр ингээд нийтдээ 450 оноо болдог. 450 онооны 25 буюу одоо 320,625 төгрөгөөр таныг урамшуулнаа. За 2 дугаар сард юу вэ? Та яг хийсэн өөрийнхөө ажлыг өөрийнхөө энэ 3 хүнд дорж бат дулмаа 3-та зааж өгнө. Яг 1 сарын хугацаанд 30 хоногийн дотор хоёулаа ийм юм хийнэ. Хүмүүст мэдээлэл өгнө. Өдөр болгон мэдээлэл өгнө. Өдөр болгон уулздаг нь онлайнаар уулздаг нь онлайнаар мэдээлэл өгнө, мэдээлэл цацна, мэдээлэлээ копидэн, шеэрлэн, пэстлэн. Ийм л юм хийнэ. За окей. Тэгвэл 2 дугаар сард юу болох вэ гэхлээр та мэдээж ажиллаа зогсохгүй. Энэ 3 хүнтэй ажиллаад авахгүй. Та шинээр 3 хүн хайж олно. Яг тэгэхээр танд бас 30 хоног байгаа. Та энэ 30 хоногоор шинээр 3 хүн хайхад бас л зарцуулна. За шинэ хамтрагчнараас танд $112.5 олгогддог. Яг 1-р сартай адилхан. А таны
1-р сард бүртгүүлсэн 3 хамтрагч чинь юу их ёстой юм бэ гэхээр энэ 3 чинь яг тантай адилхан ажлыг хийнэ. 2 хэрэглэгч хамтрагч хийж болно 500. И 1 бизнес хамтрагч гарч ирдэг. Өөрөөр хэлбэл та ингээд те 30 хоногийн дотор хүмүүстэй уулзаа явахад магадгүй өдөрт 1 хүнтэй уулзлаа гэхэд 30 хүнээс чинь 1 бизнес хамтрагч заавал гарч ирдэг ахна шүү. Тийм учраас энийг 1 бизнес хамтрагч гэдэг байдлаар оруулсан байна. За ингээд эхний 1-р игнэнээс энэ хоёрыг нэмлээ. 2-р игнэний шинэ хүн болгоноос танд өнөөдөр 2-р игнэний хуучин үнээс бол танд компани яадаг вүлээ 25% олгодог бол шинэ хүнээс танд 12% олгоно. Яагаад вэ? Энэ шинэ хүний 25% нь таны доржид чинь орчдөг. Тэгвэл танд 12% нь бодогддгийг шүү. Энэ маш өндөр хувь. За ахаад сонсоорой. Дорж өнөөдөр шинээр 3 хамтрагч та болсон учраас доржид энэ 3 шинэ хамтрагчийн $112.5 доржид бичигддэг. Танд тэгэд яадаг юм бэ? Тэгвэл танд доржид орж ирсэн шинэ 3 хамтрагчийн 12% нь онооны 12% бодогддог ахна. Энэ маш өндөр буюу таны шинээр бүртгүүлсэн 3 хүний чинь $162 бодогддог. Хүмүүс ингэж боддог байхгүй. За манай дорж ингээ шинээр хүн бүртгүүлсэн юм чинь надад одоо тэр шинэ хүн хамаагүй. Тэр хүн доржид 25% бодогдно. Тэгээд дорж тэр хүнтэйгээ ажиллана уу ажиллахгүй байна уу надад ерөөсө бодлоогүй гэж ингэж яриад байдаг. Үгүй ахна шүү дээ. Тэгэхээр танд ч гэсэн хамаатай. Таны багт байгаа бүх хүний оноо 100 онооноос хувь бодогдно, 100-аас дээш гарсан онооноос хувь бодогдно. Тэгэхээр энэ маш өндөр хувь олгогддог ахна шүү дээ. За, ингээд та 2 дахь сардаа яг энэ геометрийн прогрессор өсөж чадвал 800,000 төгрөгийн урамшуул танд гарч ирнэ. За 3 дугаар сард юу их вэ? Яг л адилхан юм хийнэ. Та шинээр 3 хамтрагчтай болно. Дахиад энэний төлөө та ажиллана. Таны 1-р сарын хуучин хамтрагч, таны 2-р сарын хуучин хамтрагч нар байна. Хуучин хамтрагч нараас танд 1-р игнэнд 2% дандаа боддог. За нөгөө дорж дулмаа Батгууруу хуучин 3 хүнтэйгээ байна. Энэ хуучин 3 хүн нь дахиад шинэ хүн бүртгүүлэх ёстой. За 2 дугаар сард бүртгүүлсэн шинэ хүмүүс маань 3 дугаар сарда хуучин хэрэглэгч нар хамтрагч нар болж шинээр бас хүнээ бүртгүүлнэ. За ингээд үндсэндээ 1-р игнэнээс танд 2% буюу $6 ингээд таны шинэ 3 хүнтэй чинь нийлээд $124.5 гарч ирж байна. Тэгвэл 2 дугаар игнэний хуучин улсуудаас энэ бол хуучин хүмүүс байгаа тий. Хуучин хүмүүсээс 25% бодогдно, 225 болно. Шинэ хүмүүсээс 12% бодогдно, 162 бодогдно. Ингээд $387 болдог. За ингээд хуучин хамтрагч нар маань энэ 9 хуучин хамтрагч нар маань 3 хүнээ бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл бага система босгоно. Ингээд шинэ үндсэндээ 27 хамтрагч 3 дугаар игнэнд чинь бий болдог. За 3 дугаар игнэнд шинээр гарч ирсэн одоо энэ шинэ хамтрагч нарын танд гэсэн үг шүү дээ. Таны 3 дугаар игнэнээс 67.5 бодогдтiin байгаа шүү. Ингээд нийтдээ $202.5 буюу энэ нийтдээ $714 байх нь. Ингээ игнэндээ. За энэ нь нийтдээ хэдэн төгрөг авах вэ гэхээр $235,000 төгрөгийг та 3 сарын хугацаанд багадаа та 30 хүнтэй өдөр болгон онлайнаар уулзалт хийснээрээ та онлайн дээр сууж өөрийнхөө багийг тэлж хүмүүстэйгээ уулзаж хүнтэй нь уулзаж ярьж ингэснээрээ та энэ системийг босгох боломжтой. Мэдээж энэ систем цаашаа үргэлжлээд явна. Хэрэг үргэлжлээд энэ 4 дахь сарда таны 27 хүн чинь
2 дугаар игнэнд 3 дугаар игнэнд байгаа 27 хүн чинь өшөө 3 хүнтэй байвал ингээ өшөө нэмэгдээд явна. Ингээд энэ цаашаа тэлдэг байх нь шүү дээ. Та өөрөө 1-р игнэнтэй шинэ үнэ бүрдүүлнэ. Таны 2-р игнэний хүмүүс ахиад 3 шинэ үнэ хийн. 3-р игнэний юм чинь дахиад шинэ үнэ. Тэгэхээр шинээр бүртгэл хийгдсэн хүн болгоноос танд хувь оногдно гэдгийг та маш сайн ойлгоорой. Хуучин улсууд ер нь оноо хийгдсэн таны системд 5 оноо хийгдэж байгаа ч гэсэн тэр онооноос чинь танд тодорхой хувийг компани олгодог учраас энэ 64% чинь ийм өндөр гарч ирдэг юм байна. За компанитай эрхэн нэгтгэвэ? Та 100 онооны худалдаа авалт хийж буюу тэ түрүү хэлсэн 500 орчимд 1000 төгрөгөөр та гэрээгээ байгуулж болно. Эсвэл нөгөө бизнес хамтрагчийн гараа 250 оноос дээш. Бизнес хамтрагчийн гараа бол юм багцуд манад байдаг. Багц худалдаж авснараа нийт үнийн дөнгөний 3% хямдралыг танд олгоно. Энэ бол аюу том хямдрал. 3% хямдралаас гадна танд бизнес багц өгнө. Энэ дотор гарын авлагатай байгаа. За үүнээс гадна үнгүй олгодож байгаа. Үүнээс гадна танд 3 дахь боломж нь яах вэ гэхээр шинэ хамтрагчийн хөтөлбөрт та 3 сарын хөтөлбөрт $25 төлж явдаг байгаа. Энэ 72 орчим мянган төгрөг. Та энэ шинэ хамтрагчийн хөтөлбөрт та 250 онооны багцын худалдаа авалт тэгээ гэр бүлэрээ тэг бүтээгдэхүүний худалдан аваад орвол та үнгүй оролцох боломж танд байгаа. За ийм 2 вариантаар та худалдаа авалт хийгээд том бизнесийн талбарт хөрөн хөл тавьж орж ирж байна. За 11-р сарын урамшуул за үнэхээр одоо дууслаа. 11-р сард сая бас нэг манай найз эмэгтэй дуусгаас өмнө авсан байгаа энэ. Та энэ 4 акваны үнээр 2 акваг үнгүй авж байгаа. Ингээд нийтдээ 6-гийн үн орж ирж байна. Энэ 6 аква бол яг Америкт үнээр зарагдаж байгаа учраас танд аюух боломжтой. Тэгээд дотроос та гаднаасаа гэрэлтгэхээс гадна дотроосоо гэрэлтэх буюу бэлви гэдэг энэ сайхан бүтээгдэхүүн нэг танд санал болгож байгаамаа. Тэгээд бэлви бол бүх насны эмэгтэйчүүд 12-оос дээш насны бүх эмэгтэйчүүд уух боломжтой. Тэгээд цэвэрлэлийн хямралын үед ч гэсэн онцгойгоод нөлөөтэй гэдэг. Та энэ бүтээгдэхүүний талаар бас өөрийнхөө мэдээлэл авъя гэсэн дистрибьюторээс бас мэдээлэл аваарай. За мөн бас нэг багцны урамшуул юу аах вэ гэхээр гэр бүлийн багц байгаа. Одоо корона гарсантай холбоотойгоор гэр бүлэрээ тэ ээж аав хүүхэд эмээ өвгөтэйгөө энэ трансфер факторын үндсэн бүтээгдэхүүнийг авч ууснараа танд пробиотик гэх трансфер фактортай хотоод гидсний замд үнэхээр онцгой сайн ийм бүтээгдэхүүнийг танд үнгүй олгох ийм боломжийг нь компани олгож байгаамаа. За ингээд олон улсын манлайлагчдын багт таныг тавтаа морилно гэж хэлэхээр энэ олон улсын манлайлагчдын баг 10 гаруй улсад дэлхийн 10 гаруй улсад үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр FOLIFE компани 12 жил Монголд үйл ажиллагаа явуулсантай холбоотойгоор Монголын одоо баг хамтолон олон улсын манлайлагчдын баг гэдэг ийм өөрийн гэсэн зарчим, өөрийн гэсэн тэг үнэт зүйлтэй өөрийн гэсэн бодлоготой ийм багийг бүрдүүлж бид бүхэн дэлхийн одоо мэдээлэл түгээж энэ бизнесээ хийж байгаа гэж та ойлгоорой. ILT багт бол маш олон улсууд байдаг. Тэр дотроо манай багт бол одоо гадагшаага тэлцсэн Европын маш олон улсууд байна, Америкт байна, Японд байна, Солонгост байна гэх мэт маш олон улсад энэ бизнесийг хийх боломж нь байгаа шүү. Тэгээ та бүхнийг өнөөдрийн цар тахлын үед энэ гэртээ сууж агаад онлайн дээр бизнесээ хийх ямар боломж байдаг юм бэ? Ямар боломжийг би хүртэх боломжтой юм бэ? Хинтээ хамтарч энийг хийх вэ гэвэл та бүхэн ILT багийн гишүүдэд холбогдож, тийм үү? Энэ бизнесээ хамтран хийх энэ сайхан боломжийн талаар та бүхэн танилцуулаа. Тэгээд манай ILT баг та бүхэн тавтаа морилороо. За ингээд та бүхэнд анхаарал тавьсан баярлалаа.